Тэсэн үү? За өнөөдөр би амарч байна. Тэгээд өнөөдөр амралтынхаа өдрийг юу хийх вэ гэхээр үсээ тайрдаг юм санаатай. Өөрөө зүгээр эхлээд тайрч үзэж туршиж үзэх гээд яг го дараа нөгөө юу яана л та. Өсчөө орж мэдээж үс чинь тайруулна. Гэхдээ тэрнээс өмнө эхлээд өөрөө үсээ тайрч үзэх гээд ер нь бол ус мэн ургаа жоохон сонинч гэжтэй. Би ер нь ус мүсээ нэг амар юм ороож янзалдаггүй. Тийм учраас ямар ч гэсэн Монголд очиод гоё болгоно л доо. Энд бол зүгээр янзлах шаардлагагүй. Ер нь нэг хэвэндэл байна. Тийм учраас үсээ тайрсан зүг. Тэгээд let's go. Харагдчихэв нөө ч гэсэн. Нэг жоохон шаталцсан юм шиг л болчлоо энэ урд хэсэг нь. Гэтэ ууж чадахгүй мэн үү? Би уус амар юм жижигэн болгомоор байгаа байхгүй юу? Тэгээ зүгээр үзүр хэсэг нь л өөрөө чадах юм байна. За. Би одоо ойрын хэд хоног авсан шинэ хувцснуудаа танилцуулъя гэж бодлоо. Тэгээд юу юутай тохирох уу гэдгийг өмсөж үзээд харуулцгаая гэж бодсон юм аа. За, эхний лук нэг иймэрхүү. Би гэхдээ за энэ цамц болон энэ юбкийг авсан юм байна. Энэ цамцыг гэхдээ энэ юбктэй хослож өмснө гэж бодоагүй байсан баггүй юу? Зур доогоор нэмэхөр хинжээс өмч юм уу тарпиз өмдөнс гэж бодож байсан. Тэгээ сая харсан чинь энэ хоёрыг хөөрхөн цогцгоо юм байна гэж бодоод тэгээд нэг иймэрхүү энэ өнгө нь нэг ийм ногоон тэгсний юм нэмэх материалтай. Ингээд өмсөв хөөрхөн юм байна. За эхний лук маань иймэрхүү. За дараагийн авсан юм маань энэ цамц. Энэ цамцны энэ хараа энэ хэсэг нэмэр хөөрхөн заяа. Энэ зүгээр нэг юм ахгүй юу гэн. Тэгээд ингээд уяад баадаг болгож болно. Ер нь бол сороочгон цамц хөвчлээ авсан юм байна би. За энэ мэдгүй нь яаж. Тэгээд ингээд зүгээр иймэрхүү ийм тарпизэн гэх юм уу? Энэ дээр өмсөд ингээд өмсөж болох. Тэгээд нэг ийм хөөрхөн ажил хэрэгч юм уу эсвэл зүгээр юм чиглэлд заах уу. Ийм байж болох юм. За тийм ээ. За 3 дахь лук гэжтэй авсан юм маань энэ цамц байгаа. Уба цамц гэж нэрлэн би энийг. Энэ ингээд өнгө мөнгө айгүй хөөрхөн баггүй юу? Тэгээд ингээд энийг доогуур юутэй ч өмсч болно, тийсүүдтэй ч өмсч болно, цамцтай ч өмсч болно, эсвэл ингээд нуулаад ингээд өмсч болно. Тэгээд нэг иймэрхүү 100 өсөхөд нэг айтаахан уба цамц. Яа, дараагийн авсан юм маань энэ сороочгон цамц болон энэ юбк хоёр байгаа. Би анхудаа энэ юбк авч үзсэн. Ийм байруу. Тэгээд энэ сороочгон цамцыг нөгөө өмнөх болгог дээр энэ ханцууны энэ хэсэг жоохон тийм нэг сони юм байна гэдээсэн. Тэгтээ авчихсан амар хөөрхөн мэдээлэл харагддаг. Жоо ингээс уучлаарай. Одоо ийм урт гэрэл байхгүй болохоор. За тэгээд энэ цамц болохоор ерөнхийдөө ингээд бэж өнгөтэй. Тэгснээ ингээд товчнууд амар хөөрхөн өөр. Тэгээд ер нь их хөөрхөн эмгтээлэг их давгүй харагдаад байхаар нь энийг авсан. Тэгээд би энэ хоёрыг ингээд цогтаа өмсөж үзсэн чинь
их дагуу харагдаад тэгээд ингээ хослуулж болох юм байна гэж бодсон. Доогуур нь ингээд түүфэл эсвэл сандал мандал гэд өмсч болно. За нэг иймэрхүү юм байна. За дараагийн лук маань нэг иймэрхүү арслангийн бар. Вау. Хэрвээ за энэ нэг юм юу байгаа? Тоот гэхүү цамц гэхүү ийм юм. Тэгээд энэ бас иймэрхүү нэг юм толон болготой юм би бас анхудаа авч байгаа. Тэгээд ер нь зуны улиралд их хөөрхөн юм байна гэж бодоод авсан юм. Ийм тэгээд доогоор нь юу бүхч юм өөр төрлийн юмдтай өмсч болно. За тэгээд нэг иймэрхүү хөөрхөн бэж дүүч юм шиг төрлийн өмнө байгаамаа. Энэ бас айгүй хөөрхөн юм. Энийг өчигдөр авсан. Яг л гин байгаа. Тэр нэг энэ Uniqlo-с авсан юм. Энэ бүр амар гоё юм дээ. Тэр угаасаа Uniqlo-гийн нөгөө джинс өмдөн дуртай. Тэгээд материал нь айгүй гоё. Тэгээд яг өмсөж явж байгаад арзмааргүй болцсон байсан. Тэгээ хямдарсан байсан байхгүй юу? Тэгээд хайж агаад тэгээд өөр хайрцмаар юм өмдийг хайсан ганцхан байсан. Тэгээд өнгөн ч гэсэн айгүй хөөрхөн материал нь ч гэсэн гоё. Тэгээд ингээд өмсөж болох юм байна гэж бодсон. Тэгээд энэний эсвэл даагуулаад юм өмд өмсөхгүй өөр төрлийн өнгийн өмд өмсөж явна юу бүх юм уу өмсөж явна. За нэг тиймэрхүү байна да. Yeah, last one. Энийг бол бэлтээ бүр дээр авсан юм л да. Би ийм хөөр нэмэгтэй чэс байна гэж. Тэгэхээр хойдл нь иймтэй. Тэгсэн уртл ийм юмтай. Мөсгөлчингийн дээрээс аваастай. Ингэж мэгэл. Энэ уртл нэг иймэрхүү. Тэгсэн эндээ нэг иймэрхүү юм. Би бас заяа анхудаа ийм эмэгтэйлэг плаж авч үзэж байна. Тийм ээ. Энэ бол үнэхээр хөөрхөн паста нэрээ. Тэгэл юу дэж тохиолдсон. Тэгээд юм биш. За. Ийм байла. За саяны миний авсан саяны нөгөө үзүүс хувцснууд байна да. Тэр маань ерөнхийдөө хаанаас авсан бэ гэж хэрвээ сонирхож байвал би нөгөө нэг гэрээгээ ойр хавийн дэлгүүрүүдээс л ер нь ихэвчлэн авчдаг. Жишээлбэл одоо Shimamura гэх юм уу? Хүмүүс энд байдаг хүмүүс Shimamura ер нь идэх байх. Тэгээд ер нь бол үнэтэй биш. Хямдхан тийм ер нь бол үнэн гайгүй боломжийн хэрнээ материал нь бас тийм ч амар муу биш. Тийм тэгээд миний авсан энэ сорочгийн цамцнууд ихэнх нь бараг сэнийх юм уу? Тэгэхээр ч Монгол бараг 20 мянга юм уу? Тэгэхээр юу нэг боломжийн байгаа дээ. Тэгээд 20 мянга Монголд одоо 20 мянгаар нэг сорочгийн цамц авбал ямар сорочгийн цамц авах уу те. Тэгээд дэнчэнээс бол материал нь айгүй хөөрхөн, ер нь айгүй давгүй. Тийм ер нь айгүй давгүй. Тэгээд бас Экигийн ойролцоо байдаг нөгөө нэг Аберу гэж хэлдэм да. Тэр дэлгүүрээс бас нөгөө нэг бас авдаг. Shimamura болон тэгээд Аберу тэгээд Uniqlo яг ордог л доо ордог ч гэсэн яг энэ хоёрыг бодвол арай цөөхөн ордог. Тийм Uniqlo яг энэ хоёрыг бодвол үнэн жоохон үнэтэй гэх юм чиш энэ хоёрыг бодвол арай жоохон үнэтэй. Гэхдээ материалын хувьд ер нь илүү чанартай. Тийм гэхдээ энэ хоёр ч гэсэн бас тийм ч амар муу биш. Тийм тэгээд ерөөхдөө хувцснуудаа ингээд ойр хаваас авчдаг. Zara Mara H&M тэр яг ойрхон байдаггүй болохоор авдаггүй. Тэгэхдээ заавал Zara гэл ингээд хүн болгоо ингээд шуурал. Мэдгүй яг би дээр тэгтээ нөө US юм Токио орж үзэхдээ нөө Zara-гаар орсон байхгүй юу? Тэгсэн чи бүр амар гачин юмнууд байсан юм аа. Тэгээд надад нэг амар он санагдаагүй. Тий. Тэгээ ер нь бол ингээд хөрх хувцсууд авчдаг байгаа. Баярлаа.
Дараагийн бичлэгээр уулзцгаая.